руу гэдэг ийм тогтцолтойгоор ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аян бол яг одоо миний хувьд энэ бол зөвхөн миний санаа бас биш. Энэ ер нь одоо янз бүрийн улс орнуудад бол иймэрхүү аянуудыг их хийдэг юм л да. Одоо гадаадд Америкт энэ бол ингээл бүр одоо 20 30 40 жилийн өмнө л хөгжлийн мөрчлөө хүмүүсийн гудамжинд гараад тэгэл хотын дараагаа дуудаал нөгөөдөл нь өөрсдөө явж үзэж байгаа л замаа засдаг ийм жишг зөндөө байдаг байхгүй. Тэгээ энийг л одоо Монголдо хэрэгжүүлчих юмсан. Эдгээр өөрсдөө яваад үзээсэй гэдэг санааг одоо бараг бүх хөгжлийн мөрчлөлт хүмүүс ярьдаг. Тэрийг нь л би одоо аян болгож эхлүүлсэн гэсэн. Төлөөлж байгаа. Тийм төлөөлж байгаа тийм ээ. Тийм. Доолоо болгож л хүргэж байгаа гэсэн. За. Үзэгчтэй хэсэг хормын цусралгааны дараа эргээд уулзцгаая. Зөв жолооны хүрттэй үйлдвэрийн баталгаатай автомашинуудыг хамгийн боломжийн үнээр худалдан аваарай. 77 77 55 44. Хязгааргүй дата аваад Ори багцын бүх кино контентыг 30 хоногийн турш үзээрэй. Ондори. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. PSP бонус bonanza зарлагдаа. Ээж, аль бошохон гарцгаая. PSP бонус bonanza төвлөрөмдөд худалдан авалтынхаа 3% бонусыг 2 дахин үржээрэй. Би бонусаараа хүссэн юм аавна. Bonanza. Би бонусаараа кофе чанагчтай болчихлоо шүү. Мөрөө чи дөрөнгөөр юу хараад байгаа юм бэ? Зурагт үзэж байна. Хамбахтанда PSP оноотой бай зурагтаа хамсгаач. Огтхон санаа зовхгүй. Bonanza. Omni Asset 2 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас. Жилийн 12 сарын 2% өгөөчтэй 24 сарын хугацаатай 100 мянган төгрөгийн нэрлсэн үнийн дүнгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа 6 сарын 25-ны өдөр. Арилжааг шинжилэгдсэн Apex Traders 2 дэд аппликейшнаар тодорхой харах гэж заавал хаалгыг нээх шаардлагагүй. LG InstaView ердөө 2 удаагийн тогшилтоор бүгдийг харах боломжтой. InstaView доод хэсэгтээ хөлдөгчтэй цагуур нэмэгдлээ. Япон ID суулаад худалдаа BSP дэхэллээ. Panasonic брендийн 1,500,000 төгрөгийн худалдан авалт донд сулаанд оролцож Япон улсаар аялах 2 азтан мөн электрон бараа хожих 6 азтны нэг болоорой. Panasonic-тэй хамт Японоор аялъя. Хэрвээ та өөртөө хайртай бол, хэрвээ та гэр бүлдээ хайртай бол, эргэлзэлгүй цуноо Япон булааны досыг сонго. Цуноо гэр бүл болон өөрөөсөө битгий хармал. Хязгааргүй дата аваад Ори багцын бүх кино контентыг 30 хоногийн турш үзээрэй. Ондори. Зөв жолооны хүрттэй үйлдвэрийн баталгаатай автомашинуудыг хамгийн боломжийн үнээр худалдан аваарай. 77 77 55 44. Ярьцлагын эхний хэсэгт дурдсан таны байнгын хорооны одоо зүгээс гаргасан энэ тогтоолын одоо батлагдсан тогтоол гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ тухай дэлгэрүүлж бас асуумаар байна. Энийг одоо гаргах үндслэл нь яг юу вэ? Өнөөгийн нөхцөл байдал нь юу вэ? Тэгээ яг ямар асуудлыг шийдэж, яаж шийдэж, тэгээ хэн дүүрэг одоо даалгавар одоо өгч байгаа вэ гэдэгт та дэлгэрэн мэдээлж. За улсын хурал дээр одоо улсын хурлын гишүүний хувьар хийж одоо гаргадаг эрх зүйн байрны бичгүүдийн хамгийн дээд нь бол анхдагч хууль. За тэгээд дээд нь ч одоо хамгийн том хэмжээтэй тий. За дараа нь хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах. За тэгээд улсын хурлын тогтоол. За тэгээд байнгын орны тогтоол гэх зэрэг ингэ явж байгаа юм байна л да. Явдаг. Тэнгүүд нийгмийн бодлогын байнгын орны тогтоол гаргаж байгаа гэдэг нь засгийн газар 1 жилийн хугацаатай чиглэл өгөөд тэр дотор байгаа 17 ажлын бараг 80 гаруй хувь нь хуулийн тусгацчихсан. Хуулийн тусгадна гэдэг чинь төсвийн нас байгаа гэсэн үг тийм төсвийн тусгагдсан мөртлөө хэрэгжилттэй холбоотой ажил байгаа учраас байнгын орон тогтоолоор эрчимжүүлэх юм үүрэг өгсөн байна. Тэр дотор хөгжлийн бэрхшээлийн хүүхдийн
эрүүл мэндийн асуудлууд байгаа. Ялангуяа энэ цаадгүй байдал, орчны асуудлууд бас их байгаа. За жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхд рүү ингээд аваад үзэхээр сүүлийн 5 жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд хамрагдал 2 дахин буурсан байгаа байхгүй. Энгийн сургуульд хамрагч байгаа хүүхдүүд нь 2 дахин өссөн байгаа. Тэгэхээр яагаад буураад байна гэхээр хүүхдүүдийг тэгш хамруулан сургууль энгийн одоо хүүхд сургуульд явуулна гэхээр ялгарлан гадуурхалт бий болоод байгаа. Тэ одоо эсвэл хэд хэдэн хүчин зүйл байгаа л да. Ялгарлан гадуурч. Нөгөө талаасаа багшийн арга барил байхгүй. Одоо шил би ингээд 20 сурагчтай ангийн багш би одоо физик хичээл заадаг байлаа гэхэд нэг одоо жоохон удаан ойлгодог эсвэл нэг даавны хүрээний тэ даавны одоо эмэгтэй хүүхд ороод ирэхэд би энэ зааж байгаа энэ физик хичээлээ 19 энгийн хүүхдтэй заагаад нөгөө хүүхдэд заах арга барил арай өөр хэрэгтэй болчиход байгаа. Нөгөө талаасаа би тэрнээсээ хамаарад миний цагийн менежмент өөр болно. Дээрэс нь надад илүү хэрэгсэл хэрэгтэй ч юм аа. Арай том үсгээр бичсэн номч байдаг юм уу те эсвэл одоо томрол өршилч байт юм ингээд хэрэгсэл хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйл нь дутагдaltaй байсан учраас хүүхдүүдийн сургуульд явах нөгөө одоо сурыг гэдэг юм ингээд 1 сар яваад 2 сар яваад сүултээ ядраад багш нь ядраад ээж аав нь ядраад ингээд одоо сургуулийн завсарлалтын асуудал гардаг байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг яг олон одоо иргэдийн санал хүсэлтэр болон өмнө нэгдсэн судалгаануудаар нөгөө ажлын хэсгийн группээрээ хийсэн ажлуудаараа дээрэс нь хамгийн чухал барьсан баримт бичиг болох нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороо гэж байдаг. Тэрнийг хөгжлийн бэрхшээлтэйгийнх нь хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу яг энийг хэрэгжүүлэх гэдэг ийм тогтоолыг ингээд 17 бүлэг бол одоо зүйл зал болоо гаргацсан гэсэн. Бид нар энийг яг 1 жилийн дараа засгийн газраас тогтоолын дагуу юу ийсэн бэ гэдгийг одоо тайлбарлаж хаасна гэсэн. Та энэ тал дээр өөрөө хүлээж байгаа субъект болон засгийн газар, яамдууд, нутгийн удирдлага тэгээ ерөнхийдөө холбогдох одоо ерөн төрийн байгууллагууд зориулсан бүгд гэсэн. За та сая ярандаас ялгуурлан гадуурхалтай тэмцэх тухай бас дурдлаа. Тэгэхээр та бас түрүү хэлж байсан ялгуурлан гадуурхалтай одоо тэмцэх анхдагч сэргийлэх одоо анхдагч хуулийн төслийг боловсруулад явж байгаа гэж. Тэгэхээр энэ дээр бас мэдээлэхгүй энэ одоо яг ямар асуудлыг шийдэхээр та энэ хуулийн төслийг боловсруулж одоо таны ажлын хэсэг энэ дээр ажиллаж байгаа вэ? За бид нар ингээд Монгол улсад ялгуурлан гадуурхалтыг зохицуулдаг үндсэн хуулинд мэдээж заалт байгаа. Зөрчлийн тухай хууль, одоо гэмтэргийн тухай хуулиуд байна. Гэхдээ ялгуурлан гадуурхагдсан тэр үйлдэл нь гэмтэргийн шинжтэй биш л бол шийдэгддэггүй нэг юм асуудал байгаа. Жишээлбэл хүний эрхийн комисс дээр ирсэн гомдол бол ялгуурлан гадуурсан гэж байгаа боловч хэрэг нь ингээд цаашаа яваагүй. За тэгэл ингээд арах. Гэтэл тэнд эвлэрүүлэн зурчлах процесс болсон юм уу гэдэг мэдээлэл нь ч байхгүй тий. Гэтэл олон улсад яадаг вэ гэхэлэр 2 янзаар зохицуулдаг байгаа. Зохицуултын үнийн харилцааг. Нэг нь бол илүү эрэг шинжтэй буюу одоо бүгдэд адил боломж олгох хууль, эсвэл сайн сайхан байдлын тухай хууль ч гэдэг илүү өргөн юм эрэг талаас нь нийтийн ёс суртахууныг заагаад одоо нийтэд зориулсан үйлчилгээндээ баримтлах зарчмыг нь илүү хуульчилчихсан ийм агуулгаар дүрм тогтоосон маягтай агуулга байна. Тэр дотроо хэрвээ энийг зөрчүүл яах вэ гэдэг функц нь байна. Эсвэл ялгуурлан гадуурхаж байгаа үйлдэлийг тасан зогсоохтой холбоотой бас ийм зохион байгуулалтын ийм хуулиуд байгаа байхгүй. Тэгэхээр манай улсад аль нь хэрэгтэй бэ гэдгийг ингээ харахаар бид нар хуулиндаа бол зөндөө тусгацсан байгаа ялгуурлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Хуулийн тухай хууль бүх хуулинд. Гэхдээ ялгуурлан гадуурхалснаас болоод тий одоо хүнийг өндөр намаар нь ангилд ялгах, нутгийн хил айлгаар нь ангилах, хөгжлийн бэрхшээлтэйгээс нь болоод ялгуурлаад хүүхдүүдийг жишээлбэл бага наснд нь дээрлэхэд ч юм уу тий ингэснээс үүдэлтэй сэтгэл зүйн хохирлыг юу хинч хариуцдаг байгаа. Одоо өнөөдөр ингээл гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль ерөн гэмтэр дээр хохирогч тэгэл хохироод л үлдчихэж шүү дээ тий. Нөгөө одоо гэмт хэрэг үйлцсэн гэдэг юм уу буруутай хүн дээр шийдвэр аваа явна. Нөгөө хүний үлдчихэж байгаа тэр гэмтэл насан турш юм болоод үлдчихэж хахад тэр хүн зөрөөс арга хэмжээ байхгүй байна. За тэгвэл бас нэг зүйл нь бол юу вэ гэхээр ер нь ингээд бид нар манай уул нэг олон үндэстний одоо орн биш шүү дээ тий. Одоо монголчууд байна. Тэгсэн мөртлөө бид нар энийг ялангуяа одоо хүүхдүүдийг маш их дээрлэхэлт бол маш их байгаа. Өнөөдөр дунд сургуульд байгаа 2 хүүхдүүдийн нэг дээрлэхэлтийн одоо ийм хохирогч болсон. Эсвэл одоо оролцоод байна тий. Эсвэл одоо дээрлэхэл болж байгааг харсан гэж байгаа байхгүй. 2 хүүхдүүдийн нэг нь. Гэтэл инглигээд одоо яах юм бэ гэдэг ийм итгэлгүй байна гэдэг чинь тэр сургууль дүрмгүй ийм байж болохгүй шүү дээ гэдгийг хүүхдүүд мэдээгүй байгаа учраас өнөөдөр энэ нэр бий болж байгаа. Ингээд дээрлэхэлтээс болоод хүүхдүүд өнөөдөр амиа хорлож байна. Хүүхдүүд энийгээ гэмтээж байгаа.
Хэрвээ ялгарлан гадуурхалтын эсрэг хуультай болчвол сургуулиуд өнөөдөр дэрлэлтийн эсрэг бодлоготой авах хэрэгтэй. Сургуулийн үйлчилгээ, багшийн дүрм журам, сургуулийн бүх ажилтнуудын ажлын байрны тодорхойлт юу гэдэг тэр болгон дээр энэ зарчим ингээд шингээд өгчмөр байгаа байхгүй. Нөгөө талдаа мэдээлэл систем нь бас ил байх хэрэгтэй. Ийм болсон бол яах вэ гэдэг ийм тогтолцоос байх хэрэгтэй байгаа. За дээрэс нь энэ хуулийн дотор бас нэг шинэ зүйлийг оруулах гэдэг нь дарамтын тухай асуудал байгаа. Өнөөдөр ажлын байран дээр маш их дарамт ирж байгаа. Энэ дарамт нь ялгарлан гадуурхлаас үүдэлтэй. Намаар нь тэр намын хэмжингээд халж байна. Эмэгтэй учраас халж байна тий. Нэг нутаг уснах биш учраас гэд ингээд ажлын байран дахь дарамтууд ер нь хүмүүс хоорондын харилцаанд ийм одоо хэмжигдэж болтгүй юм дарамтууд байгаа. Ялангуяа хөдөлмөрийн харилцаан дээр тий ингээд өөртөө санал нэгдэхгүй байвал одоо юу гэдгийг өөр үзэл бодлоор нь хүнийг одоо ялгаж ангилаад тэгээд дарамтласаар агаад одоо хүмүүс бол янз бүрийн асуудал орж байгаа тий. Энэ өнөөдөр гэмт хэргийн одоо дата болж мэдээлэл болж орж ирэхгүй байгаа боловч нийгэмд нь л байгаа. Тийм учраас энийг одоо бидний хэсэг гишүүд нийлээд боловсруулад ди парламент дээр бас дараагийн 7 хоногс байршуулж байгаа. Тэгээд иргэдийн хариуг харъя гэж бодож байгаа. Та нар юу гэж бодож байна гэдгийг хараач гэдэг. Ингэж л одоо зогсолж өгөхгүй бол өнөөдөр гэр бүлийн одоо хүч хилэлчдэр ялгарлан гадуурхлаас үүдэлтэй зарим нь бол одоо нутаг усаар нь тий эсвэл одоо нийгмийн статусаар нь өнөөдөр хамгийн их ялгарлан гадуурхалтын хохирогч нь бол үзэл бодлын ялгарлан гадуурхалт байгаа. Хүн үзэл бодолтой байснараа одоо хохирогч чинь тий. За энэ нь эргээд нөгөө хүнийг дуу хоолойгоо илэрхийлэх үзэл бодолтой тэрийг хуваалцах эрх нь ингээ боомлоод ингээ хаачих гэсэн. За хамгийн хүнд хэцүү ялгарлан гадуурхагдж байгаа хүмүүс бол хөгжлөмшөлт хүмүүс байгаа. Одоо өнөөдөр ингээд юу гэдгийг тий хоёр хүнд адилхан үйлчлэгийг өгөхийн тулд нэгэнд нь арай өндөр стакан дотор усыг төрчлөө гэж бодъё. Ууж чадахгүй тий. Тэгвэл надад арай өөр стакан байвал өгөөч гэж асуухаар байхгүй ч надад өөр уучраа бол. Энд чинь ялгарлан гадуурхалтын бүр айгуу тийм сонгодог одоо хэлбэр байгаа байхгүй. Илүү би адилхан эрхээ олж авахын тулд илүү үйлдэл хийгээд байна гэдэг чинь ялгарлан гадуурхал гэсэн үг. Тэр яг хуульчид болон ерөнхийдөө манайд байгаа штий гэдэг юм хүртэл тэгвэл яагаад энэ их дэрлэлт бий болоод байгаа? Яагаад ийм их амиа оролт бий болж байгаа? Яагаад өнөөдөр ажлын байран дээр хүмүүс ажлын байрны дарамт гэдэг юм дотор хэдэн зуугаараа хэдэн мянгаараа байгаад байгаа вэ гэдэг асуултыг буцааж би тавьмаар байгаа. Тэгэхээр ийм хуультай байхаас өөр аргагүй. Гэхдээ хуулийн дотроо урьдчилан сэргийлтийн агуулга нэлээд өндөр байна. Одоо баг 20-30% нь бол урьдчилан сэргийлэхийг заавал хуульч өгөхгүй болохгүй гэсэн. Яг л одоо коронавигоос сэргийлдэг шиг тогтолцоотой болох хэрэгтэй. Урьдчилан сэргийлт гэж ирснэх манай нийгмийн хамгааллын салбарт бол яаргагүй урьдчилан сэргийлэх асуудлууд бол үнэхээр тулгамдж байгаа гэдэгт санал нэг байна. Монгол улсад одоо хэрэгжиж ихсэн нийгмийн эрүүл мэндийн тухай хууль гэдэг шиг эрүүл мэндийн одоо халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ажлыг одоо гол зохицуулж байгаа. Төсөв хөрөнгийг шийдэж өгсөн хэрэгжүүлэх субъектуудыг нь гаргаж өгсөн ийм одоо хууль гэж би бол хардаг. Гэтэл яг энэ нийгмийн хамгаалал болон одоо үйлчлэгээний салбарт нэлийн зохицуулт байхгүй гэж ерөнхийдөө бол харж байгаа. Тэгэхээр энэ тал дээр та бас яг нийгмийн ажилтан хүний хувьд тийм ээ гаргаж байгаа ямар санаачлагууд байна. Тийм. За одоо ингээд нийгмийн ажлын үйлчлэгээ гэдэг нэг юм байна. За энэ бол олон улсад стандарттай. Одоо юу санаж байна вэ? Холливуудын кинонд дэр ингээл нөгөө нийгмийн ажилтан гэрт хаалхан ташаал ирэхээр хүмүүс ч өстө гэр орноо цэвэрлэл нөгөө хамаг ямаа бэлдэл манай хүүхэд энд унтдаг, ийм хоол иддэг, манай хөрөгчөнд ингэдэг. Ингээ мэдээлэл өгдөг хүүхдээ одоо эрүүл аюул өсөж байгаа харуулдаг тийм. Эсвэл одоо нэг хүнийг гэрт нь асарж байгаа бол нийгмийн ажилтан ирэхээр нөгөө асарж байгаа хүнийг галс одоо хурц нөрөө засаал янзлаа тийм. Энэ бол урьдчилан сэргийлэх үйлчлэг юм уу? Энэ нь л өөрөө хүүхэд болон ер нь одоо эмзэг бүлгийн одоо иргэдийн хувьд одоо байгаа нөхцөл нь илүү дордчих үе дээ. Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа юм чинь одоо илүү одоо эрсдэл учирчих үе дээ гэдгийг хамгаалдаг энэ үйлчлэгээ бол нийгмийн ажлын үйлчлэгээ нь мөн тий. Тэгвэл одоо нийгмийн хамгаалал халамжийн үйлчлэгээ манад ингээд байна. Тэрийг хэн гардан хүргэж байгаа гэхээр нийгмийн ажилтнууд хүргэж байгаа. Гэтэл нийгмийн ажлын тухай хууль нь огт байхгүй байгаа. Яагаад хууль хэрэгтэй гэхээр өнөөдөр хохирсон хүмүүсийн араас явж байгаад нийгмийн ажилтнууд өөрсдөө эрсдэлд орж байгаа. Хэрэг санджайвал бид нар цар тахлын үеэр тий одоо жинхэнэ нөгөө улаан голомт дээр ажиллаж байгаа сувилагч цагдаа онцгойгийнхандаа бид нар анхаарч ирсэн шүү дээ тий. Цалин мөнгөн дээр нь ч гэсэн нийгмийн байдал дээр. Гэтэл өнөөдөр цар тахлын биш үед нийгмийн хамгийн хүнд хэцүү юм руу хорооны цагдаа нийгмийн ажилтан хоёр л явдаг байхгүй. Одоо ингээд гэр асуудал гаргаж тий. За тэгэнгүүт
тэр хүн явж чад урьдчилан сэргийлэх гэхээр тэр хүнд өнөөдөр багж нь байхгүй, хамгаалах баг хувцс нь байхгүй, олигтойхон нэгжтэй баг утас нь байхгүй, унах унаа нь байхгүй, ийм асуудал байна. Тэгэхээр нийгмийн ажлын хууль бол нэг талдаа нийгмийн ажлын үйлчилгээг нь илүү сайжруулж байгаа гэсэн үг. За одоо 13 хуулийн дээр 162 заалтан дээр нийгмийн ажлын үйлчилгээг тусгацсан байгаа манад. Гэхдээ харилцан адилхан тодорхойлцсон. Зарим нь бол зүгээр очиод ингээд тусламж өгдөг юм уу, эсвэл одоо халамж үйлчлэг хүргэдэг тий. Хэрвээ нийгмийн ажилтан хэрвээ одоо жинхэнэ мэргэжлийн ажиллаа хийх юм бол одоо би жишээлбэл нийгмийн ажилтан байгаа би одоо өөрчлөгөө авлаа гэх юм бол хоёулаа уулзсны дараа миний шийдвэр өөрчлөгдөх ёстой. Би өөрийнхөө амьдралын төлөө шийдвэр гаргая. Би өөрөөдөө одоо ахиж төвшөнд би юу хөө гэдэг бодолтой болдог ёстой. Тэрнээс биш надад дахиад хизээ халамжийн мөнгө өгөх гэж хүлээдэг тийм байхсгүй. Энийг нийгмийн ажил биш байхгүй. Тэгэхээр нийгмийн ажилтнууд бол хүнийг одоо өөрийнхөө нөөц боломжоо таньж мэдгэхэд тусалдаг. Тэгсэн мөртлөө сэтгэл зүйн үйлчлэг бодвол өндөр том одоо зардал багтаа олон хүнтэй тий. Олноор нь бүлгээр нь ингээд засал хийж ажиллаж болдог, сургалт хийждэг. Дээрээс нь энд байгаа даргаыг ойлгуулад хооронд нь зуучилждаг. Ийм одоо нийгмийн эмч гэдэг ийм мэргэжлүүд байхгүй. Тэр энийг нь ингээд тэр 162 заалтан дээр тодорхойлсныг илүү хэрэгжүүлэх тий. Нөгөө 13 хуулийг нь 14/5 болгож сайжруулах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй юм бол өнөөдөр нийгмийн ажлын нийгмийн халамж хамгааллын хүчнүүн сайн төсөв хөтөлбөр байгаад ч хүрэж байгаа нийгмийн ажилтнуудаа бид нар анхаарахгүй бол энэ халамж хамгааллын бодлого явахгүй. Халамжаас хөдөлмөрт бодлого өнөөдөр сайн нийгмийн ажилтнуудын ачаар л явна. Юу нь бол тийм. Тэгэхээр энэ хуулийг бас одоо яг боловсруулад ингээд бас байршуулсан байгаа. Тэгээд хилцүүл бас өргөжлүүлээд ингээд явна гэсэн үг. Эдгээр саяны дурдсан энэ хоёр анхдагч хууль энэ хавар гэдэг нь одоо энэ 7 хоногт ер нь тэгээд өргөнөдөд хилцүүлэх юм байна. Тийм яг одоо боловсруулж буй төсөл гэдэг рүү л оруулна гэсэн үг. Өргөн барих хүртэл бас их хугацаа байгаа юм байна. Засгийн газраас санал авах хэрэгтэй. Засгийн газар өөрсдөө хамаатай асуудлаараа төсөв болон бүтэц зохион байгуулалтыг өөрсдийнхөө саналыг дэмжиж юм уу дэмжихгүй гэдгээс өгөн комент өгөх юм билээ. Тэр комментын дагаа бид нар дахиад сайжруулах хэрэгтэй. Ингээд бодохоор намар байх болов уу гэж би бодсон. За энэ хоёрын хуулийн асуудлаас нэг төр завсралгаа аваад одоогийн байгаа нөхцөл байдал дээр байлаа бас нэг өөрсдийнхөө мэдээллүүдийг нэг тэгж бодож байна. Саяхан өнгөрсөн одоо хаврын чуулганы одоо ихэнх үеэр хүний эрхийн үндэсний комиссийн одоо илтгэл бол танилцуулагдсан. Тэгээд энэ илтгэл дээр гарч ирсэн хамгийн том асуудал бол бага насны хүүхдийн одоо бэлгийн хүчирхийллийн асуудлууд. Тохиолдлын тоо ихсэж байгаа асуудлууд мөн үүн дээр авч байгаа хариу арга хэмжээний асуудлууд манай шүүх прокурорын байгууллагуудын ажилтан албан хаагчдын одоо ажиллаа хэрхэн хийж байгаа тэгээд одоо сайжруулах асуудлууд бол зөндөө өндөгдсөн. Гэтэл яг та бид хоёрын одоо нэрлэж байгаа урьдчилан сэргийлэх дээр бол дийлэн бас шийдэл бол харагдахгүй эсвэл тэр талаар бол ярилцаж амжаагүй. Тэгэхээр яг саяны таны одоо энэ дурдсан ялгарлан гадуурхалт болон одоо энэ нийгмийн ажилтны тухай хуулиудаар эдгээрийг бас давхар шийдэх ямар боломж болцоо байна. Та энэ дээр бас яаж одоо төсөөлж байгаа тухай мэдээлэл өгч. За нийгмийн ажлын тухайгаас нэхлээд яриа. За яг ба сургуулийн нийгмийн ажилтнууд бол өнөөдөр сургууль дээр урьдчилан сэргийлэгч гэхлээр ангид ажиллаж байгаа тийм. Тэгвэл хороон дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл байж болшгүй газрууд дээр явах эрх нь нэлийн одоо боломжтой болох хэвээр. Нөгөө талаас нь манай дээр ер нь анхан шатн дээр очихоор одоо цалин их бага байгаа шүү дээ. Тэгэхээр цалин бага, дээрээс нь ахиж твших боломж нь тааруу. Учираас нийгмийн ажлын хуулиараа энийг нь бас жоохон анхаарч үзсэн гэсэн. Тэгэх юм бол тэнд ажиллаж байгаа мэргэжлийн нийгмийн ажлуудын хувьд бол харьцангуй нэг шат ингээ боломж юм бол тээ. За нөгөө талдаа нийгмийн ажлын хуулийн дээр бас нэг ийм зүйл байгаа. Бид нар ингээ үйлчлэгээ авчлаа тий авчингуудаа дараа нөхцөл байдлын үнэлгээ гэж юм хийгээд тэр мэдээлэл нэгдсэн системд явуулах хэрэгтэй байхгүй. За энэ хороон дээр ийм айл байгаа. Энэ ийм эрсдэлтэй. Одоо нөгөө улаан ногоон цэхэр гэдэг өнгөөр ангилдаг шигтэй ийм байна. Энэ дээр одоо уламд ортохын тулд дараагийн арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг мэдээллийн систем бидэрт хэрэгтэй байгаа гэсэн нийгмийн ажилтнуудад. Тэгэхгүй болохоор өмнөх хүн очсон шүү дээ. Гэхдээ яасан юм бол сайн мэдэхгүй байна гэдэг ийм маягаар яваад байгаа учраас энэ дунд өнөөдөр хүүхдүүд илүү хүнд байдалд орчод байгаа гэсэн. Хүүхдэд 5 удаа гэрт нь орхио явж байгаа бол 10 удаа гэрт нь орхио явж байгаа. Орхиж явж байхад нэхийн хардаг вэ гэдгийг өндөр нийгмийн ажилтнууд асууж нүшнэлгээ шүү дээ.
орхиж явахдаа ханд чамайг орхиж яваад байгаа бол нийгмийн ажилтан тэн дээр мэрэгжлийн гяс үнэлгээ хийгээд энэ бол эрсдэлтэй та ахиж ингэж болохгүй гэдэг юм уу? Эсвэл буцаад хэрэг энэ дээр одоо юу гэдгийг ээжийг нь орхиж явуулах нь бол сургалтын цоолгох ч юм уу? Ийм арга хэмжээ хийх эрхийг нь цаг хугацааны болоод санхүүгийн хувьд мэрэгжлийн хувьд бас зааж өгч орлохгүй юм бол бид нар дандаа нөгөө нэрвсэн хойно нь хашгирна гэдэг шиг араас нь очиод байгаа байхгүй. Тэгэхээр нийгмийн ажлын хуулиар бол ингэж одоо шууд утгаараа түрүүний ярьсан кейсээр бол нөлөөлнө гэсэн үг. Нөгөө талд бүх шатанд ажиллаж байгаа нийгмийн ажлуудын сургалтыг сайжруулна. Сургалт, мэрэгжлийн ур чадварыг сайжруулах юм холбоо байгуулж байгаа. Нийгмийн ажлын хуулийн дотор нэг мэрэгжлийн холбоо байгуулснараа шалгалт авдаг. Тэгээ сургалт гэдэг юм болох юм. За тэгэнгүүт хүмүүс асууад байгаа. Бид нар угаасаа 4 жил бакалаврын хичээлээрээ ингээд нийгмийн ажилтан болцсон байхад биднийг дахиад сурах гэдэг юм уу гэдэг. Үгүй ээ. Онцгой одоо ялангуяа эрүүл мэндийн салбар, сэтгцийн хүнд кейсүүд дээр хүүхдийн хүчирхийллийн асуудлууд гэх мэт асуудал дээр нарийн мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэхэд тэнд чинь заавал нэг лиценз сургалтанд хамрагдсан шаардлага тавьж өгөхгүй бол өнөөдөр мэрэгжлийн бас хүмүүсийн балгаар олон хохирогчдын нэр, нүүр, зураг хүүхд насны одоо амьдралын юмнуудыг ингээ олон нийтэд дэлгэж байгаа асуудал байж л байгаа тийм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж болно. Тэгэхээр нэгдсэн холбоотой болчих юм бол бид нар ингээ сайжраад тий салбартаа сайжран дээрээс нь дундын мэдээлэл сантай болчих واخхой. Энэ аюул чухал. Эрсдэлтэй нөгөө нэг одоо улаан цэгүүд гэж байгаа бол тийшээгээ зориулаад хурдан хугацаанд арга хэмжээ авах гэдэг ийм уян хатан тогтолцоог бас бий болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар зүгээр одоо өрхийн хорооныхоо тий айлаар ингээд тойрч явж байгаа л за ямар ч нийгэм хийгээд дуусчлаа гэж тайлбар өгдөг. Ийм л болчиход байгаа болохоор энэ дунд бид нар ингээд маш цөөхнийг л үнэхээр л одоо яана гэж боддог одоо бүрстэ мэрэгжлийн хүн биш л бол тэгэл одоо нэг хоёр саяхан очсон хүн бол тэрийг бас харж анзаарахгүй. Гэтэл ажил үүрэг дотор нь хэрэг ийм шийдвэр тэмдэг байх юм бол дараагийн арга хэмжээр ингэ шүү гэдэг тогтолцоо байхгүй бол энэ айрлахгүй. Тэгэхээр нийгмийн ажлын хуулиараа энийг бас энэ асуудал руу нэлээд оролцоод явбал нэг хэдэн жилээр бас гайгүй болох байх гэж бодож байна. Тийм. Одоо урьдчилан сэргийлэх болон одоо хариу арга хэмжээ авч байгаа эдгээр асуудал дээр хамтарсан баг ажилладаг. Тийм. Яг үнэ. Төвшөнд бол. Тийм. За хамтарсан баг дээр чинь ийм болоод байхгүй. Яагаад бас энийг ярьж байгаа вэ? Өнөөдөр хамтарсан баг дотор нийгмийн ажилтан байгаа. Хамтарсан баг дотор 6 байна уу 5 байгаа шүү дээ. Гэтэл нийгмийн ажилтан өнөөдөр хамтарсан багийнхаа хийж гүйцэтгэдэг 10 одоо ажил байлаа гэхэд нийгмийн ажилтан 80% байна. Нийгмийн ажил хийж байгаа байхгүй. Дангаараа. Тэгсэн мөртлөө хамгийн бага цалинтай. Бүх ачаалал нийгмийн ажилтан л юм дандаа. Гэтэл 5 хүнтэй 6 хүнтэй хамтарсан баг дотор босдон зөвхөн гарын үсрэг зурх үүрэгтэй оролцоонд харьцангуй бага. Тэгэхээр нийгмийн ажлын хуулийн дээр энэ нь сайн ялгаж тодорхойлоод өгчвөл багийн босд гишүүдийн оролцооч гэсэн тодорхой хэрэгтэй тий. Хоорондын уялдаа холбоо сайжирна. Тэр нь нөгөө түрүүний хэлсэн миний мэдээллийн систем дээр одоо суурлах хэрэгтэй л гэсэн үг байхгүй. Тэрийг нь одоо өстой жинхэнэ нөгөө хурдан системээр хийдэг юм уу тий. Ийм Монголиа гэдэг юм эсвэл нийгмийн ажлын дотоод сүлжээгээр хийдэг юм уу шийдлийг бас бид нар заавал олж гаргах хэрэгтэй гэсэн үг. Тий. Тэрний таны ярианд тус төрдөгчсэн хэмжиж чадахгүй бол хэмж чадахгүй гэд улсын хурлын гишүүдийн санаачлагаар бас энэ шалгуур үзүүлэлтүүд одоо буюу одоо KPI-ыг шинжилж гаргаад одоо улсын түвшин үндэсний хэмжээнд нэг хэдхэн цөөн KPI-тай болоод одоо шалгуур үзүүлэлттэй болоод энэ дагуу одоо ажлаа хэмжиж байя, нэгтгэж байя, төлөвлөж байя гэсэн юм санаачлагууд явж байгаа гэж бол ойлгосон. Нөгөө талдаа мэдээж энэ нь өөрөө амилахын тулд улсын их хурлын гишүүн таач сумын нийгмийн ажилтан нэг хүн ч гэсэндээ яг нэгдсэн одоо тэр хурдан гэдэг систем гэдэг ч юм энэ дээр суурилсан тэр систем рүү ороод төлөвлөгөө, хууль, заалт, сумын одоо гаргаж байгаа тайлангуудаа нэгтгэхэд харах боломжийг бүрдүүлэх нэг ажлууд бас давхар явж байгаа гэж ойлгоод байгаа. Яг үнэ. За Лувсан жамц гишүүн болон босод бас 10-аад гишүүний хамтар яг ийм ажлын хэсэг байгаа. Энэ ажлын хэсэг бол бүр эхэндээ байгаагүй. Бид нар одоо 3-4 сарын өмнөөс ер нь эхэлсэн. За ягаад энэ одоо эхлэегүй вэ гэхээр бид нар анх удаа төсвийг ингээд одоо хэлцэж үзэж байгаа. Бид нар дээр ирсэн төсөв болон засгийн газрын дээр тайлан төлөв харсан чинь бид нар ойлгохгүй байсан байна. Ойлгохгүй байна гэдэг нь би одоо ингээд мэдэхгүй байгаадаа биш. Одоо бид нар дээр нөгөө зангидж ирж байгаа мэдээлэл дотор бидний харахыг хүссэн нарийн тэр мэдээлүүд нь байхгүй. Ялангуяа хүний эрхийн үзэлтүүд хэдэн оноо дэвшилсэн. Тэ? За хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэй хүний тоо хэд болсон тий? Ажилдаа болсон одоо юу гэдэг ахмадын тоо хэд байгаа ч гэдэг юм уу. Эсвэл хүчрхийлд өртсөн хүүхдийн үйлчлэгээний чанар сайжирсан юм уу? Ийм тоо ерөөсөй байхгүй. Яг байсан л ах л та. Тэгэхдээ энэ нь бол илүү нөгөө
Би болж л өөрийнхөө мэрэгжлийн талынхаа л юмыг харна шүү дээ, тий. Гэтэл миний харахыг хүсэж байгаа тэр зүйлүүд нь айгүй бага. Хэрэв байвал биелэлт 80%, 90% гэж орж ирсэн байхгүй. Гэхдээ энэ яагаад ингэж одоо нэг хүний эрхийн тайлан гарахаар юу ч айгүй асуудал байгаад байгаа мөртлөө яахлаараа энд чинь ингэж 90%, 80%-тай ороод ирдэм бэ гэдээ харсан чинь тухайн жилд энэ зорилгынхаа хүрээнд нэг 5 ажлын нэгийг төлөвлөжтэй юм байна. Тэр 5-ынхаа нэгийг хийсэн бол одоо 20%, гурванланыг хийсэн бол 80% гэдэг. Тэгээд дандаа юм кампайн буюу богино хугацааны аянуудыг төлөвлөсөн. Тэгээд тэрийг ингээл 5 юм 5 лан хийсэн бол 100% гэдэг үнэлчихэж байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ хөдөлмөрчлөлийн хүний хөдөлмөр эрхлэл 100% сайжраагүй шүү дээ. Тэ? Өнөөдөр юу сайжраагүй. Тэгэхээр бид нар энийг ерөөсөө сайжрах бол бид нар ингээд юу ч харж чадахгүй ч бид нар яаж санал өгөх юм бэ гэд ингээд энэ ажлын хэсэг бол яг одоо гишүүдийн хилцүүлийн дундаас яг гараад тэгэл Хусан Жанц гишүүн бол санаачлаад энийг ингээд байгуулсан. Ингэнгүүт бид нар юутай тулсан бэ гэхээр тулах юу ах вэ? Уулцсан гэхээр засгийн газрын хяналт үнэлгээний одоо газар тий хяналт шинжилгээний газар нөгөө талд болохоор хэрэг эрхлэх газар гэдэг энэ хоёр газартаа ингээд холбогдоод за би тэгэнгүүт өөрийнхөө урд хөшөлмөрлөлтөй хүмүүсийн ажил тэгвэл ямар урсгалаар явдаг юм бэ гэд судалж үзэж байгаа штэ. Тэнгүүд л нутгийн удирдлагын асуудлуудыг гарч ирж байгаа юм. Өндөр засаг дарга бүх засаг дарга яамдуудтай гэрээ идэг байх нэ. Тэр гэрээн дотор нь нөгөө ажилтнууд ч байдаг байх нь. Тэр чинь л биелэл дээрээ өвөн жирэл нөгөө 180 гэдэг тооч ирээдүйд үгэж таарж байгаа байхгүй. Тэгэхээр за тэгвэл бүгдээрээ ядаж хөшөлмөрлөлийн хүний асуудал дээр эхний 3 жил 28 хүртэл яг энийг л нутгийн удирдлага яг энийг хийчихэ. Гишүүд бол тусдаа асуудал байгаа тийм. Нутгийн удирдлагууд энийг хийчихэ гэж индикатор гаргаж өгчөөж одоо энэ бол одоо арай нэг жоохон зэгцтэй болж ирэх байх гэж би бодод байгаа тийм. Тэгэхээр ингээд салбарт ажиллаж байгаа мэрэгчлэнүүд нь өөрсдөө за гишүүдийн хувьд бол би ч л өөрийнхөө анхаарч байгаа 3-4 салбараар ядаж ингээд өгөхгүй л бол болохгүй маань гэдэг ингээ гар бие оролцоод ингээ явсан. Гэтэл ууг нь бол тийм яамдад өөрсдөө мэрэгжлийн хүмүүс өөрсдөө тэрийг ингээд хиймээр байгаа штэ. Гэтэл үнэхээр одоо мэдэхгүй салбар бас байна. Ялгарлан гадуурхал бол шин сэдв, хөгжлийн бэрхшээл бол нийгмийн эрүүл мэнд бүр одоо шин гараа угаагч орлон морлын ярахаар бүр ингээд хүмүүс хөлөж авахгүй шин тий. Энэ энэгээр ингээд одоо тэгэхээр яалчгүй шин сэдв байгаа юм бол хүмүүс ойлгохгүй байгаа бол одоо тэгээд иргэдийн төлөөлөл нь өөрөө эксперт байвал азны коли өөртөө оруулаад дунд нь ингээд энэ ажлынхаа энэ засгийн одоо хууль хэрэгжүүлэх үүргийнхаа хүрээнд энийг ингээд санаачлаад дунд нь ороод ажиллая гэдэг. Ингээл одоо нэг хөлөө улсын хурлаар нөгөө хөлөө засгийн газрын өрөө ингээд нөгөө басуудаар гიშгэж байгаа юм шиг ингээд шалгуур гаргаж байгаа. Гэхдээ энэ шалгуур гаргаж тэр 32 индикатортай өгсөн нь засаг дарга нарт маш их таалагдсан. Тэр уулзалт одоо ордон дээр болсон уулзалт маш их эерэг болсон. Тэд нар ингээд ийм байх байсан байна гэж ойлгож байгаа байхгүй. Тэгээ одоо өнөөдөр түрүүчээсээ хамтраад ажиллая гэдэг ингээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол би их хурлын гишүүн би энийг хийх хэсгүй тий. Та нар энийг өөртөө хийгээч гэд асуугаад байвал суугаалах юм бэл. Энэ ажил бол үнэхээр чухал. Яа тэгэхээр одоо та бид бол нийгэмд одоо ажиллаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр аливаа нэг шинэ асуудал дээр одоо гэхдээ зарим нь одоо хүчирчл байна л да. Гэхдээ манлайлан гэдэг тэр юм шиг байгаа юм тийм. Хамгийн ихний асуудал бол дандаа л нэг ухамсартай ажиллах мэдээлэл түгээх аяны тухай бол ингээл хүн болгон тийм ажлыг төлөвлөсөн байдаг. Гэтэл яг энэ нөгөө нэг аяны дараа яг ямар өөрчлөлт гараа вэ гэдээ харахаар үр дүнтэй төлөвлөс харагддаггүй. Яг хөө зарим нь бол мэдээж сайн эерэг өөрчлөлтийг бол авчирч байгаа зүйлүүд бол байгаа. Гэхдээ ихэнх нь бол үр дүнгүй харагдаж байгаа ийм асуудлууд бол байна. Хоёлаа энэ талаар хөгжлүүлээд дараагийнхаа хэсэгт ярилцъя. Үзэгчтэй хэсэг хормын цуцалгааны дараа эргээд уулзцгаая. Зөв жолооны хүрттэй үйлдвэрийн баталгаатай автомашинуудыг хамгийн боломжийн үнээр худалдан аваарай. 77 77 55 44. Хязгааргүй дата аваад Ори багцын бүх кино контентийг 30 хоногийн турш үзээрэй. Ондори. Европын номер 1 брэнд Zubrovka. Apple Soda Cocktail. Bison Grass. Zoom Soda. Модигчин асан. Көстар. Эжи харин илэрхийлэмж Orem Көстар. PSP бонус bonanza зарлагтаа. Ээж, аль бошоо гарцгаая. PSP бонус bonanza төвлөрөнд худалдан авалтынхаа 3% бонусыг 2 дахин үржээрэй. Би бонусаараа хүссэн юм аавна. Bonanza. Би бонусаараа кофе чанагчтай болж байгаа шүү. Мөрөө чи дөрөн гар юу хараад байгаа юм бэ? Зөрөгтөл үзэж байна. Хамгаалтанд PSP оноотой бай зурагтаа хамсгаач. Огтхон санаа зовдгүй.
Удаанда. Япон аялын суулаад худалдаа BSP дэхэллээ. Panasonic брендийн 1,500,000 төгрөгийн худалдан авалт донд суулаанд оролцож Япон улсаар аялах 2 азтан мөн электрон бараа хожих 6 азтны нэг болоорой. Panasonic-тэй хамт Японоор аялъя. Европын номер 1 брэнд Zuroka. Apple Soda Cocktail. Bison Grass. Zoo Soda модигчин асан. Хязгааргүй дата аваад Ори багцын бүх кино контентыг 30 хоногийн турш үзээрэй. Ондори. Зөв жолооны хүрттэй үйлдвэрийн баталгаатай автомашинуудыг хамгийн боломжийн үнээр худалдан аваарай. 77 77 55 44. За хоёлаа ярилцлагынхаа эхний хэсгүүд дээр нэг цусган дурлаад өнгөрсөн нэг том асуудал байна. Энэ үл харахгүй энэний нийгмийн байгууллагууд одоо манай хэллэгээр бол төрийн хүмүүс байгууллагуудын тухай хууль эрх зүйн орчны асуудал. 2024 оны байдлаар бол Монгол улсад 33,000 ширхэг төрийн хүмүүс байгууллага байна. Яг илэн далангуул ярил л одоо миний мэдих залуучуудын ихэнх нь л төрийн хүмүүс байгууллагатай бил. Гэхдээ итгэхгүй. Тэгэхээр судалгаа бас яг энийг нотолдог. 40% нь итгэхгүй, ямар ч итгэхгүй үйл ажиллагаа явуулдаггүй зүгээр нэр төвтэй. Эдгээрээс нь цааш нь дахиад шигшээд үзэхээр үйл ажиллагааны тайлан өгдөг нь хэдэн мянга. Гэтэл яг нөгөө нэг сангийн аманд санхүүгийн тайлан энэ гэж байгаа нь бүр хэдхэн 100. Бараг 350 байсан шиг санагдаж байна. Гэтэл энэ 33,000-аас 300 гэхээр маш том асуудал байгаа хэлдэг чинь. Нэгдүгээрт энэ ямар асуудал байхаар манай хууль журам хяналтын систем хит хатуу. Тийм учраас төрийн бас байгууллагууд тэр нөгөө тайлан бичиж болохгүй. Нөгөө талдаа манайхаа эсвэл төрийн бас байгууллага гэдэг энэ байгууллагын механизмыг ашиглаад буруу ашиглаад гэдэг юм асуудал гарч ирж байгаа. Энэ дээр бол та яг судалгаа хийж байсан, энэ дээр бодлогын түвшинд ажиллаж исэн хүний хувьд та яг одоогийн байдлаар ямар санаачлалуудыг хийгээд явж байна. Нөхцөл байдал ямар байна гэж та харж байна. За би одоо жишээл сүүлийн 10 жил одоо ингээл Ахиллес танд босгохын тулд Америкаар тойрч үзэж байгаа. Европод явж үзэл. Тэнгүү тийм танд босгож байхад юу болж ирсэн бэ гэхээр надад хандив өгсөн нэг хүн би танд хэдэн төгрөгийн хандив өгсөн та надад буцаага тодорхойлолт гаргаад өгөөч. Би ингээд ийм хандивыг манай байгууллагын танилцуулга өгөөч. Би энийг чинь буцаагаад байгууллагынхаа одоо нягтланд ч юм уу тэг өгөөд би эндээс юу авдаг юм аа одоо буцаага авдаг. Эсвэл би танд $3,000 хандив өгнө. Манай байгууллага тэгэхээр даахаас $3,000 хандив өгдөг юм аа. Даагаад өгдөг гэдэг. Эсвэл нэг хүн жишээлбэл би жилд ингээд сайн дураараа өөрийнхөө мэргэжлийн ажлаа сайн дураараа нэг газар ажиллаад тэрнийхээ цалинг компаниас авдаг. Манай компани тэрийг миний сонгосон төрийн бас байгууллага шилжүүлдэг юм аа гэдэг 3 янзын тогтолцоо байхгүй. Ер нь Америк, Канада, Австрали ер нь баруунд бол тийм байгаа. Бидний ярьдаг ардчилсан орнуудад тийм. За тэгээд тэд нар тийм байт. Тэнгүүд манай Ахиллес өөрөө төв нь бол Америкт байдаг. Бид нарт бол хандив босгоо арга зүйдэр танаа хууль тогтоомжид бол одоо нарийн юм биш учраас бид нар энэ дэр зөвлөмж өгөхгүй бид нар нөлөөллийн ажил дээр зөвлөмж өгнө гэдээ орчиж байгаа. За тэгэхээр бид нар яаж юм гэхээр Монголыг харангууд Монгол өнөөдөр хандив өгсөн хүн би ийм газар хандив өгсөн юм чи миний татвар хөнгөлөх үү гэдэг асуудал байхгүй. За хэрэг гадаадад тэр орнуудад байдаг шиг татварыг нь хандив өгсөн юм чи ингээ хөнгөлдөг болчих юм бол
тэр хүн чинь за би энэ татвар буцаалт авахын тулд би аль байгууллага хандив хөө гэдгээ бодож эхлэв шүү дээ. Ингээд сонгож эхэлнэ. Тэнгүүд манай байгууллагын одоо юу гэдгийг анагаахын би одоо анагаахт ажилладаг байхад би анагаахын хандив өмөрөөл анагаахтаа гэрээ идэг анагаахын үнэт зүйлтэй адилхан анагаахын чиглэлтэй нийгмийн хариуцлагын одоо юу гэдгийг эрүүл мэндийн ийм байгууллага байгаа. Эндээс сонгоно уу гэд байж байвал багш салангаас энийг сонгоё гэж сонгочдөг. Ийм тогтолцоог би байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Манад өнөөдөр яаж юм гэхээр саяны ярьсан зүйлийг нэг л өөрчлөлт хийсэн. Тэр нь аж ахуйн нэгжийн татрын тухай хууль дээр 1% буцаалтыг ярьсан байна. Тийм өнгөрсөн оны 1% буцаалт. За энэ 1% буцаалтыг одоо хийсэн чинь юу болсон бэ гэхээр тэгвэл одоо том аж ахуйн нэгж байгууллагууд 1% буцаалтандаа гэд нэлээх мөнгө болно те. Тэрэндээ нийгмийн сайн сайхны төлөө юм зориулаа хийчих гэхээр яаж тооцох гэдэг дээр журам дээр одоо ингээ хүлээгдэл үүсчихэд байгаа байхгүй. Энийг ингэж тооцсон, нийгмийн сайн сайхны төлөө тооцсон гэдэг журмаа сайн гаргаагүй. За энэ журам яагаад өнөөдөр хүлээгдээд алийг нь одоо нийгмийн сайн үйл тооцсон гэдэг асуудлыг эргээ харахад буцаад нөгөө төрөмс байгууллагын хууль руугаа яваад очиж байгаа юм л да. За тэгвэл өнөөдөр манай төрөмс байгууллага ямар байгаа вэ гэхээр та түрүүн хэлсэн шүү дээ одоо 33 мянган бид нар энэ төрөмс байгууллагын судалгаа 2020 онд хийж байхад 20 мянга байсан. За тэр 20 мянга байхад бидний манай судалгаанд одоо төрөмс байгууллагын үнэгийн байдлыг судлахад тэр судалгаанд 20 мянган байгууллага статистикийн ерхий хороонд бүртгэлтэй 10 мянган сангийн яамд улсын бүртгэлийн ерхий газар 3400 тайлангаа өгдөг гэсэн. Сүүлийн 3 жилдээ. За тэгвэл өнөөдөр дундаж төрийн бас байгууллага жинхэнэ идэвхтэй ажилладаг төрийн бас байгууллага 6 янзын тайлан өгч байгаа. Сангийн одоо санхүүгийн тайлан, одоо татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан ажилладаг бол тий. За тэгээд хандуулагч нартаа зориулсан одоо спонсортой зориулсан тайлан, олон нийт зориулж байгаа тайлан, улсын бүртгэлийн ерхий газар тайлан өгдөг. За тэгээ манай судалгаар улсын бүртгэлийн ерхий газар өгсөн тайлангийн мөрөөр энэ байгууллага сайн, энэ байгууллага муу гэсэн үзүүлэлт байна уу гэхээр байхгүй. Зүгээр аваад дуусчдаг. Зарим байгууллага 1 хуцыг өгдөг хаа зарим байгууллага 80 хуцыг өгч байна. Нүгээр ямар ч юм боловсруулалт байхгүй, хооронд нь ирмэлх юм байхгүй. За тэгмэд буцаад нөгөө барууны орнууд руу очиход манай Ахиллес жишээлбэл 4 хоттой байгууллага байхгүй. Яаж тэр од нь бий болсон бэ гэсэн чинь санхүүгийн хариуцлагатай байдал, ил тод байдал хоёроор. Тэгээд тэр санхүүгийн хариуцлагатай байдал, ил тод байдлыг харахаар ер нь жинхэнэ төрөмс байгууллага буюу NGO, non profit бол яадаг вэ гэхээр нийт зохион байгуулж байгаа үйл ажиллагааны зардлынх нь 15-аас доош хувь нь л админ байх хэрэгтэй байхгүй. Админ зардал буюу удирдлагын зардал. 15-аас дээш хувь нь үлдсэн одоо юу гэдэг нь 70-80% нь зорилтод бүлэгтээ чиглэсэн байх хэрэгтэй. Тэгэхээр 15-аас доош хувийн админ зардалтай гэдэг чинь 15-аас доош хувийн зардал нь тэр цалин, вебсайт, тэр байр сууц бүх юм зарцуулах хэрэгтэй болно да тий. Тэгжиж энийг жинхэнэ утгаараа цэвэр non profit гэж ингэж одоо ашигын бас байгууллага гэж тодорхойлоод байгаа. Гэтэл нэг талтай тэр байгаа. Гэтэл манад өнөөдөр жинхэнэ төрөмс байгууллагууд бол 15 байтугай заяа 5% зардлаар 3% зардлаар юм яаж байгаа байгууллагуудыг би жинхэнэ жидүү гэж жинхэнэ ТББ гэж нэрлэмээр байгаа байхгүй. Гэтэл төртөө үйл ажиллагаа явуул төрийн үйл ажиллагааг явуулахын тулд гэрээ ихийн тулд нөгөө 6 янзын тайлангууд чинь хангах хэрэгтэй. Гэтэл 15-аас доош хувийн зардалтай 3% зардлаар өнөөдөр аюул мундаг тайлан бичдэг мэргэжлийн ажилтан ажиллах уу? Тэр хүний цалин хийн өгөх юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За ийм асуудлаас болоод манайх өнөөдөр одоо төрөмс байгууллагууд ийм чадлагүй болчиход байгаа маа. За нөгөө талд болохоор төрөмс байгууллага одоо энэ ялангуяа жишээлбэл хөдөлмөр эрхлэлийн дэмжиг санг аваад үзье л да. Хөдөлмөр эрхлэлийн дэмжиг сангаас төрөмс байгууллагууд төсөл авч байна. 1 жил аваад дараа жил авах хэрэггүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь би энэ жил хийсэн ажлаа нөгөө хүнээ өргөжлөх нь дараа жил би дахиад төсөл авмаар байдаг. Гэтэл би энэ төрөмс байгууллагаар авах боломжгүй юм бол яах юм? Дахиад нэг төрөмс байгууллага байгуулчих байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө засаг төрийн бодлого маань өөрөө бас энэ төрөмс байгууллагынхаа хөгжил рүү чиглэсэн Монгол улс өөрөө иргэний нийгмийн үзэл баримталтай байх хэрэгтэй тий. Тэрэн дээрээ энийгээ бид нар ашигын бас гэж тогтъё тий. Олон улсын санхүүжилт төр энэ дээр нь дэмжиж энэ төр гэж ингэж гаргахгүйгээр өнөөдөр бол төрөмс байгууллагууд яг борц өрхөөр энэ дунд ингээ хавчигдаад үнэхээр төрийн одоо хэр хийхгүй байгаа, бүрхгүй байгаа орон зайд ингээ ажиллаж явж байгаа. Ийм л одоо нөхцөлтэй байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр таны хэлдэг яг тэр 30 мянга гэдэг бол яг л одоо үнэхээр нөгөө юм хийхэд бол хэрэгжүүлнэ үл ингээ байгуулсан байна. Гэтэл төрөмс байгуулна гэдэг нь өөрөө жишээл Америкт 2 жил гарan болж байгуулж байгаа байхгүй. Нөгөө 510C билүү 560C 503C тий.
Тэхийн тулд тэр чинь 2 жил үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Тэр тайлангаа өгчөж өнөөдөр байгуулад тэгээд Америкт бол жишээлбэл Charity Navigator гэдэг систем ажилладаг. Америк, Канада бас тийм. Тэн дээр ингээ яг тэр үзүүлэлтээр явж байгаа. Тэгэхээр би өнөөдөр өөрөө бас донор боллоо гэж би бас одоо авна. Би сайн газар юм өгвөл би сайн донор болдог гэсэн үг байна. Тэгэхээр ингээд нэг юм энийг нь өөрт нь ингээд эрхээ нөгөөд энэ системийг бий болгоод өгчвөл уул нь энэ айгүй хэрэгтэй байгаа. За тэгвэл яах вэ? Чамлахаар чангатав бид нар татвраа 1% одоо хуультай болсон. Одоо энэ дээр харин би тэр журам дээр нэлээд сайн ажиллах хэрэгтэй гэж үздэг байгаа. Тэгээ харамсалтай нь одоо салбарын одоо сайдууд нь эдгээр журмыг баталж одоо яг энэ асуудлуудыг шийд зарим нь одоо тусгадж чадаагүй ажлууд дээр илүү анхаар гэсэн засгийн газрын чиглэл байгаа. Учираас одоо энэ жоохон хүлээлтэд энэ удаа гэж харж байгаа. Төрийн бас байгууллагуудын дунд хийсэн судалгаан дээрээс авч үзэх юм бол та бүгдийн өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал юу вэ гэхээр номер 1 бол яхааргүй санхүүжилтийн асуудал бол байдаг. Тэгэхээр санхүүжилтийн асуудлыг шийдэхин тулд яг саяны ярьсан магадгүй төрийн байгууллагын тухай хуулийг одоо өргөн далаацтай маш олон одоо шатаараас хилцүүлэг хийж одоо хэрэгтэй байна. Тэгэхгүй нэг хязгаарлагдмалтуудын нэг бол холбоо, нэг бол сан болгох гэдэг хоёр хязгаарлалт бас явахнаас их зөв бас надад харагдаад байгаа. Тийм би бас яг л тийм одоо саналтай байгаа. Бид нэр Монгол улсынхаа өөрийн нон профит гэдэг өөрөө бас тодорхойлох хэрэгтэй байхгүй. Тийм. Гэхдээ мэдээж хэрэг бид нар өчнөө улс оронд ингээд хэрэглээ заншсан бүтэц тий ингээд сайн мууг нь үдцсэн зарим тогтолцоог бол бид нар ингээд одоо нутгшуулах хэрэгтэй шүү дээ юм тий. Тэгэхээр бол төрийн байгууллагын тухай хууль дээр би одоо эхлээд төрийн байгууллагаас өмнө би одоо краудфандинг буюу хамтын санхүүжилт босгох асуудал руу орно гэж бодож байгаа. Энэ дээр бас хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгэхээр хамтын санхүүжилтийн тухай хууль за дараа нь төрийн байгууллагын тухай хууль руу энэ намраас одоо гар бие орно гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ шинээр бүрдсэн 126 гишүүнтэй улсын хурлд иргэний нийгмийн төлөөллөөс төрийн байгууллагуудын одоо манай мундгуудын төлөөллөөс маш олон гишүүд бол орсон байгаа. Тэгэхээр та бүгдийг бас хүчээ нэгтгээд хамтраад эдгээр хоёр асуудал дээр бол одоо манлайлан ажиллаад хамгийн гол нь хилцүүлэг сайтай олон талын одоо санал бодлыг хангасан ийм олимпиад боловсруулалтаа сай гэж одоо миний зүгээс бол итгэл найдаж байна. Угаасаа тэгэж байна. Тэгээд ерөнхийдөө бид хоёрын ярилцлага бол өндөрлөж байна. Тэгээд бид бүгдийн бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдал танд маш их баярлалаа. Таны дараагийн одоо ажил өсөлт өндрөөс өнөр ажилтгийг хүсье өрөөё. За та бүхэнд бас их баярлалаа. Тэгээд өөрийнхөө одоо үздэг нэвтрүүлгээр бас хийж байгаа ажлаа хуваалцаж байгаа түнхээр их баярлж байна. Та бүхний ажил сайн амжилт. Баярлалаа. Үзэгчдээ дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай. Эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эцдийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Бидний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг. Соёлоо хүүхдийн амь насууд агаарын бохирдол бизнесийн орчин сорилт боломж бараа бүтээгдэхүүний хүний өсөлт сэдвээр ярилцж байна. Тэр яг буцаагдсан байгаа асуудал нь яг үнийн юм уу зүг юм уу? Автсан машин төлбөр 27,000-аар нэмэгдэнэ гэдэг бол байхгүй. Алийн бодлогон 19-р дууны Африк шиг байх вэ? Одоо бүх дотроо арга болголоо орлоо баасна гэсэн дараа чинь өсөө явцсан. Даатгалын үндсэн зарчим чинь даатгалынхаа шинтгэлийг төлжиж тохиолдолд нь бий болоход тэр